сүнслэг, үргэлжлэл, өөрчлөлтийн талаар ярина. So I began our conversation today about a journey to remain faithful to God by asking you to remember images of the first cell phones. За та нар ингээд би өнөөдөр ингээд та нарт одоо ямаа ярихын өмнө болохоор та нарыг нэг юм төсөөлөөсэй гэж үсэж байна. Юу вэ гэхээр одоо бид нарт байгаа гар утас байгаа штэ. Тэрний хамгийн анхны хувилбарыг бодоод үзээрэй. Ямар утас байсан бэлээ? Have you ever seen pictures of these big heavy cell phones from the early 2000s? Анхны тэр утсыг харж ирсэн юм байна уу? Амар том те бүдүүн тийм утас байсан штэ. Тий. It seems like it was centuries ago that those things existed, especially when we compare them to our modern phones. Тий, одоо барьж байгаа бидний утсыг бодоход тэр үуч бараг хэдэн зуун жилийн өмнө барьж исэн юм шиг тийм санагдчих штэ. Today we can use our phones to do banking, make medical appointments in the doctor's portals, pick up medication from the pharmacy using QR codes. За бид нар болохоор өнөөдөр утсаа дамжуулаад юу хийдэг вэ гэхээр QR кодоор эмнэлгээ одоо ингээд захиалдаг ч байт юм уу, банкны системд ашигладаг байдаг ч юм уу, эсвэл одоо юу эмийн сангаас эм авах одоо QR кодоор дамжуулаад эм авдаг ч юм уу, маш олон зүйлийг энэ утсаараа дамжуулаад хийдэг. We can complete school assignments, send work emails, we can watch the latest trending videos, and well, yeah, we can actually also talk to people. Тэгээ бас утсаараа бид нар юу хийдэг вэ гэхээр ажлын имэйлээ явуулдаг, ажлаа зохицуулдаг, хүмүүстэй ярьдаг, сургуулийнхаа даалгаврыг хийдэг, гэх мэтлээ олон зүйлийг амжуулдаг байгаа. It is easy to forget that phones were actually created to connect people. Тэгээ энэ олон зүйл ингээ хийгээд ирсэн чинь бид нар юуг марцдаг вэ гэхээр утас чинь хүмүүстэй холбогдохын тулд бүтээгдсэн шүү дээ, тий? So I want to invite you for the next few minutes to take a brief history or review of God's people. За би та нарыг одоо яг хэдэн минутын турш Бурхны хүмүүсийн талаар ингээд бодоод үзээсэй гэж хүсэж байна. Төсөөлөд үзээрэй. We want to see what went wrong and we want to connect if there are any similarities to us today. За ингээд тэр хүмүүсийг Бурхан одоо Библиэр гардаг хүмүүсийг бодохдоо та нар энийг бодоосэй гэж хүсэж байна. Тэр хүмүүстээр юу нь болохоо болжлоо, юу нь одоо буруу тийшээ эргэжлээ. Харин тэр зүйлүүд нь хэрхэн одоо бидний амьдрал өнөөдөр ингээ холбогдож байгаа вэ гэдгийг бодож үзээсэй гэж хүсэж байна. I'm a licensed professional counselor, so people do not come to see me because everything is going great. Тий. Би болохоор мэрэгжлийн консул зөвлөгөө өгдөг хүн байгаа. Тэгэд хүмүүс болохоор над дээр ирэхдээ бүх юм сайхан болохоор ирдэг биш, харин бүх юм асуудалтай болохоор ирдэг байгаа. They come to see me when everything around them is falling apart. Тэд нар яах гэж над дээр ирдэг вэ гэхээр бүх зүйл нь болохоо болоод бүх зүйл нь нуруу унж байгаа. Тэр үе дээр над дээр ирдэг. So we will connect this review at the end through the filter of a counselor. За юу одоо ингээд энэ зүйлүүдийг би одоо яах вэ гэхлээр бид нар яах вэ гэхлээр одоо зөвлөгчийн нүднээс ингээ хараад та нарт ингээ танилцуулах байгаа. Shortly after God finished creating the world, He created a man and a woman. За Бурхан ингээд дэлхийн ертөнцийг бүтээсний дараах нь шууд эрэгтэй эмэгтэй хүнийг бүтээсэн байгаа. Both of them rebelled as we read in Genesis chapter 3. За Эхлэл 3 дугаар бүлгийг унших юм бол яадаг вэ гэхлээр тэр хоёр хүн маань хоёулаа Бурханы эсрэг төрсөлсөн. They ate the fruit not because they were hungry and needed to eat. Тэд нар ингээд үлссэн учраас тэр жимсийг идсэн биш. But because the fruit would make them wise and knowledgeable. Харин тэр жимсийг яах гэж идсэн бэ гэхлээр тэр ингээд идүүштэй те мэрэгэн болох юм шиг харагдсан учраас идсэн байгаа. They could be self-sufficient and make their own decisions and live however they thought was best. Тэ хүмүүс ямар одоо сэдэлтэй эзэн бэ гэхээр тэд нар өөрөө өөрсдийнхөө шийдвэрийг гаргаад өөрөө өөрсдийнхөө замаар явахын тулд өөрөө өөрийнхөө хүчин байхын тулд тэр жимсийг идсэн байгаа. Then we read in Genesis 6 about mankind that every thought of his heart was evil. За тэгээд үргэлжлүүлээд Эхлэл 6 дугаар бүлэг рүү орох юм бол яадаг вэ гэхээр энэ дэлхий дээр байгаа бүх хүмүүс хүн төрлөختөн тэдний зүрх сэтгэл нь evil буюу одоо ёрын муугаар дүүрсэн байсан гэж. And God destroyed the entire population and began again with 8 survivors. За тэгээд тэр үед яасан бэ гэхээр Бурхан энэ дэлхий дээрх бүх хүндэстэн бүх хүмүүсийг устгаад 8 хүнийг үлдээсэн. In Genesis chapter 12, God chose Abram to make a new people for himself.
За тэгээд Эхлэл 12 руу үргэлжлүүлээд орох юм бол тэр хүмүүсээр дамжуулаад одоо шинэ үндэстнийг бий болгосон. A nation who would be in close fellowship with him. Тэгээд тэр шинэ үндэст нь ямар зорилготой вэ гэхээр Бурхантай дотн харилцаатай байхаар. When we do a quick overview of Abraham's family in the book of Genesis, we read about their encounters with Canaanite and Egyptian cultures and religions. За тэгээд үргэлжлүүлээд Авраамийн талаар унших юм бол яадаг Авраамийн хүмүүс болохоор тэр Египттэй ямар харилцаатай байсан, Канаан хүмүүстэй ямар харилцаатай байсан, тэр бусад тэр одоо буруу бурхадтай гэхүү ямар харилцаатай байсан гэдэг одоо талаар гардаг. We discover that culture and religion are woven together. They are not two separate things. За тэгээд эндээс юуг харж болох вэ гэхээр соёл шашин хоёр нь яг ингээд нөгөө нэхмэлийн ингээд холбогдсон байдаг шиг тий хоорондоо юм холбоотой байдгийг харж байна. Then later we read about the Israelites coming out of 400 years of Egyptian slavery through God's miraculous delivery. За энэний дараа бид нар юуг харж болох вэ гэхээр Израилийн ард түмэн Египтийн одоо хаанчлалт те Египтийн хаанчлалт 400 жилийн турш боолчлогдоод тэрнээс бурхан хэрхэн одоо авч гарч байгаа тэр хэсгийг харж байна. They began their journey to freedom away from Egyptian territory but not away from Egyptian religious practices. Тэгтээ яасан бэ гэхээр Израилийн ард түмэн хэдий тэр газар нутгаас нь гарсан ч гэсэн тэдний одоо ингээд нөгөө үйлдэж байгаа үйлдэл нь те одоо Египтийн тэр буруу бурхттай холбогдсон байсан. Тэр одоо зуршил, заншил нь ингээд одоо яаж холбогдсон, төгс ингээд холбогдсон байсан, салаагүй байсан гэсэн үг. They built a golden calf at the same time that God was given Moses the 10 commandments and the law. Яасан бэ гэхээр ингээд бурхан 10 тушаалыг Мосед ингээд өгчих яг тэр мөчөд тэр одоо Израилийн ард түмэн хажууд нь яг зэрэг одоо тэр мөчөд өхөр алтан тугуулыгээ байж ирсэн. The law shows us that no man is able to keep it all in his own strength. Тэгээ эндээс одоо ингээд юуг харж болох вэ гэхээр хуулиас юуг харж болох вэ гэхээр хүн өөрийн хүчээр бүх одоо өөрийн чармаалтаараа одоо энэ одоо юуг яаж чадахгүй юу гэлээ. We are unable to save ourselves and we are all in desperate need of a savior. Тэгээ бид нар өөрсдийнхөө хүчээр ингээд одоо аврагдаж чадахгүй бид нар зайлшгүй бурхны одоо аврал хэрэгтэй. Аврагч хэрэгтэй. So don't miss this. God did not create Israel to be a political nation. За энийг бити одоо мартаарай. Юу вэ гэхлээрэ бурхан одоо Израилийг бүтээсэн нь одоо улс төрийн зориггүй гэх. Улс төрийн зориггүй бүтээс зориггүйгээр бүтээсэн. Or a military nation or an economic powerhouse. За тэгээ Израилийн ард түмнийг бүтээсэн нь одоо тий хүчирхэг цэргийн ард түмтэй болоход биш тий. Эсвэл ингээ хүчирхэг тийм одоо эдийн засгаараа тийм бүүн болсон одоо юу улс бүтээхийн тулд биш. But to be a religious nation, to be his own people. Яах гэж бүтээсэн бэ гэхээр бурхан тэр Израиль өөрийн ард түмэн байгаасаа гээд Израилийг сонгон одоо бүтээсэн байгаа. The identity of the Israelites was grounded on their theological and religious identity. За тэгээд Израилийн ард түмнийг харах юм бол одоо юг харж болох вэ? Identity-г ярьдэн штэ. Identity мөн чанарыг харах юм бол бурхны ард түмэн гэдгийг одоо харах боломжтой. Who they were is whose they were. За тэд нар хэн бэ гэдгийг харахдаа тэд нар хэнийх вэ гэдгийг харах хэрэгтэй. The book of Deuteronomy reviews a 40-year journey to a group of people about to enter the land promised to Abraham. Дэд хуулиас ингээ харж болох юм бол одоо дэд хуулиас харж болох юм бол 40 жилийн тэр одоо Израиль ард түмний тэр 40 жилийн тэр одоо элсэн зүйлдэх энэ тэр аяллыг харж болно. In chapter 8, Moses warns the nation of Israel against the temptation to give themselves credit for their accomplishments. За тэгээд бас юуг харж болох вэ гэхээр
Мосес болохоор одоо Израилийн ард түмэнд юг сануулсан мэ гэхээр өөртөө одоо тэр одоо нөгөө алдрыг өгөх, өөртөө тэр одоо нөгөө юугаа өгөх гэдэг кредитээ өгөхөг одоо бити өгөөрэй гэж сануулсан байгаа. They might say, my power and the strength of my hand made me this well. Тэгээд ингээд харахтаа та нар бити ингэрээ юуг бити ингэрээ гэсэн гэхээр миний хүч чадлаар, миний одоо сайхнаар, миний одоо нөгөө нэг мэдлэг ухаанаар ингээд энэ болсон юм а гэж бити тэгээсэ гэж. He was afraid that they would forget the God who brought them out of slavery. Тэгээд тэр Мосес юг сануулсан бэ гэхээр те нөгөө одоо тэр боолчлоос гаргасан нь та нар өөрсдөө биш ээ, бурхан гаргасан шүү гэдгийг. After the Lord had given the nation of Israel the land he promised, there was a new leader. Тэгээд бурхан юг амласан бэ гэхээр ингээд нэг шинэ удирдагч байна гэдгийг амласан. Joshua challenged the people to choose wisely how they were going to live in the new land. Тэгээд тэр нь болохоор Йошуа байгаа тийм. Йошуа ингээд тэр шинэ газарт хэрхэн амьдрах вэ? Хэрхэн одоо явах вэ гэдгийг одоо заах тэр удирдагч байсан байгаа. They had to choose whether to remain faithful to God. Тэгээд тэд нар болохоор бурханд одоо ингээд итгэмжтэй үлдэх үгүй юу гэдгээ шийдэх тэр шийдвэрийн одоо урд зогсож байсан. Or whether to abandon the Lord and serve other gods. Эсвэл бурхныг тэ өөрийн чинь гаргасан тэр бурхныг хаяад тэр бусад тэр бурхтад үйлчлэх юм уу гэв. In chapter 24 verse 15, Joshua announced the decision that he and his family made. Deuteronomy, right? Joshua. Йошуа 24:15-ыг харах юм бол энэ дээр Йошуа хэлсэн багтаа би болон миний гэр бурханд үйлчлэнэ гэж. But as for me and my house, we will serve the Lord. Би болон миний гэр бурханд үйлчлэнэ. The direction of the entire nation depends on the choices that each family makes. Direction of the entire nation. За одоо Израиль ард түмний тэр одоо чиглэлэн те гэр бүл юуг сонгохоос одоо шалтгаална гэж хэлсэн ба. Sadly, we read in Judges chapter 2 маш харамсалтайгаар за шүүгчэд 2:10-ыг харах юм бол that just a generation after the death of Joshua, Йошуаг өгсний дараахан тэр шинэ гарсан 90 одоо үе болохлээрээ another generation arose that did not know the Lord. Ямар одоо ард түмэн гарсан бэ гэхээр бурхныг мэдгүй ард түмэн гарч ирсэн. Nor the works that he had done for the people of Israel. Бурхны үйлсийг ямар зүйл хийсэн бэ гэдгийг мэдгүй тийм ард түмэн гарч ирсэн. What a scary statement. Ямар аимшигтэй одоо юу вэ те? Одоо өгүүлэмж вэ? Хиллэг одоо тий It did not take 10 generations. Энэ зарцуулахад 10 үе зарцуулагдаагүй тий? Or 5 generations. 5 үеийн дараа ч юм болоогүй. Or 3 generations. 3 үеийн дараа ч юм болоогүй. Only one generation to have a nation that did not know God. Зөвхөн нэг л үе зарцуулагдсан. Нэг л үеийн дараа бурхныг мэдгүй ард түмэн гарч ирсэн байсан. After several hundred years in the land, the people asked Samuel to choose a king for them. За тэгээд хэдхэн зуун жилийн дараа яасан бэ гэхээр Израилийн ард түмэн Самуэлээс ингэж асуусан те. Шинэ удирдагчийг биднэрт өгөөч ээ. They wanted to be like the nations all around them. Тэд нар яасан бэ гэхээр хажууд эргэн тойронд байгаа улсуудтай адилхан байхыг хүсэж байсан. They wanted the same opportunities. Тэд нар болохоор ижил одоо боломжийг хүсэж байсан. The same prosperity. Ижил тэр баян эд баялагийг хүсэж байсан. The same security. Тэр ижил аюулгүй байдлыг хүсэж байсан. As the surrounding nations. Яг л одоо тэр одоо эргэн тойронд байгаа улсууд шиг тий. So they wanted a human king instead of a God king. Тэд Израилийн ард түмэн юу хүссэн бэ гэхээр хүний тэр одоо хааныг хүнээр гарч ирсэн тий. Хүнээс гарч ирсэн хаан бурхны хаанчлал биш тэр хүнээр одоо хаанчлуулахыг хүсэж байсан. Under the monarchy of Saul, David, and Solomon, the nation continued to struggle to be faithful. За тэгээ одоо Саул хааны үед, Давид хааны үед, Соломон хааны тэдний хаанчлалын үед яасан бэ гэхээр Израилийн ард түмэн бурханд итгэмжтэй байхдаа үнэхээр зовж исэн. Итгэмжтэй байж чадахгүй байсан. King Saul turned out to be a disappointment.
Тэр ингээд тэд нар бол ингээд те Саул хаан бол ингээд бурхны хувьд ингээд урмын хугалсан. Бурхны урмын хугалсан. King David solidified the country's political and military place in the region. За Давид хаан яасан бэ гэхээр Израилийн ард түмний цэргийн хүчийг болон улс төрийн хүчийг ингэж зузаатгаж баттгсан байгаа. King David was known as a man after God's own heart. Тэгээ Давид хаан юугаараа алдартай вэ гэхээр Бурхны зүрх сэтгэлийн араас явдаг хүн гэдгээр алдартай шүү дээ. He genuinely wanted God's guidance. Тэр яасан бэ? Давид хаан яасан бэ гэхээр үнэн чин зүрх сэтгэлээсээ Бурхны өдөрдмжийг хүсэж исэн. And God promised a future savior from his lineage. Тэгээд Бурхан түүнд юуг амласан бэ гэхээр чиний өр удмаас чинь ирээдүйн аврагч төрөх болно гэдгийг амласан. David wanted to build a temple for the Lord. Давид хаан яасан бэ гэхээр Бурхан зориулсан тэр өргөөг барихыг хүсэж исэн. And focus the nation on the correct theocentric government. Тэгээ яасан бэ гэхээр ямар ингээд улсын засгийн газрыг байгуулахыг хүсэж исэн бэ гэхээр Бурханд төвлөрсөн тэр засгийн газрыг байгуулахыг хүсэж исэн. When his son Solomon took the throne, he should have been the one person who had every advantage and privilege to be a good king. За тэгээд Давид хааны дараа Соломон хаан гарахтаа яасан бэ гэхээр Соломон хаан бүх зүйл байсан, бүх боломжууд байсан, бүх тэр сайн хаанчлах бүх нэг боломжууд нь байсан. Even though he started well, Тэгээд Соломон айгу сайн эхэлсэн те. he did not end well. Гэтэ сайн төгсгөж чадаагүй. We read in 1 Kings chapter 11 how he fell into idolatry and worshipped the idols brought to him by his many wives. Нэгдүгээр хаадын 11-р бүлгийг харах юм бол яасан бэ гэхээр Соломон хаан мань болохоор химэл шүтэнүүд болон бусад бурхтад үйлчилж тэрэнд ингээд унсан те. Тэгээд маш их нэртэй байсан. After the death of Solomon, the kingdom split into two. За Соломон хааны дараа яасан бэ гэхээр тэр хаанчлал хоёр хуваагдсан. The northern kingdom had 0 kings who obeyed God. За хойд хаанчлал нь яасан бэ гэхээр Бурхныг дагдаг, Бурханд дулууртай байдаг ямар ч хаан байгаагүй. Even during its golden age, Алтан үе дээрэж гисэн we read in the prophet Amos за иш үзүүлэгч Амос яасан бэ гэхээр about the financial abuses, manipulation of the court system. санхүүгийн хүчирхийлэл тэр шүүх засаглалын тэр нөгөө нэг шудраг бус байдлыг харах боломжтой. Sexual immorality. Тэгээд бэлгийн зүй бус байдал те. And mistreatment of even the most helpless victims. Тэгээд маш олон тэр нэг эрхэн зөрчигдсэн тэр хохирогчд байсан. We also read about Elijah confronting the many prophets of Baal and Asherah on Mount Carmel. За тэгээд дараа нь бид нар юг харж болох вэ гэхээр иш үзүүлэгч Илиягийн нэг Баалийн бурхтыг Баалийн тэр иш үзүүлэгчдийг зэмлсэн тэр үеийг Кармел уулан дээр тэр зэмлсэн тэр хэсгийг ингээ харах боломжтой. In the southern kingdom of Judah, where David's descendants reigned, things were a little better. За тэгээд урд хаанчлалд яасан бэ гэхээр Юда овгийн хүмүүс ингээд хаанчилж исэн. Тэгээд Давид хааны тэр үе удам нь байсан. Хойд хаанчлалыг бодох бол арай л гайгүй. 8 of the 20 kings were recognized as following God's ways. За тэгээд нийт 20 хаад байсны 8 нь болохоор яг Бурхныг дагдаг хаад гэдгийг харж болно. But still, the nation alternated between good kings and really bad kings. За тэгээд гэхдээ тэр нэг хаанчлалын тэр түүхийг харах юм бол юу харж болох вэ гэхээр тэр сайн болон маш муу хаадууд ингээ холилдсон байсныг харж болно. You can read in 2 Kings chapter 23. За 2-р хаад 23-р бүлгийг харах юм бол When King Josiah ordered the cleaning of the temple, за Йосия хаан юуг ингээд захир нөгөө тушаасан бэ гэхээр ингээд нэг өргөөг Бурхны өргөөг ингээд цэвэрлээ гэд there тушаасан. were
horrible things removed from the temple itself. Тэгсэн чинь тэр өргөнөөс юу гарч ирсэн бэ гэхээр аимшигтай тийм муухай зүйлүүд гарч ирсэн. By the year 586, both nations had been conquered. Тийм манай эртний өмнөх 586 онд одоо энэ зүйлүүд нь болж исэн. The Assyrians destroyed the north and the Babylonians defeated the south. За ассирчууд тэг хойд хандлалыг нураасан Вавилоны аяхан болохоор урд хандлалын тэг Юдагийн хандлалыг захирсан. Тэр үе байгаа. The Old Testament prophets had one message. За хуучин гэрээг харах юм бол одоо тэнд гардаг иш үзүүлэгчд нэг л одоо мессежийг өгдөг. Repent from your idolatry and return to God. Химэл шүтэнээсээ эргээд үнэн сэтгэлээсээ гимшид Бурхан руу эргээч гэж хэлж байсан. Because the people of God forgot who and whose they were, their lifestyles reflected those of the people around them. За тэр одоо ард түмэн болох дээр хин гэдгээ мартсан, хэнийг гэдгээ мартсан байсан учраас зүгээр эргэн тойронд байгаа тэр химэл шүтэнүүдийг л одоо юу яаж исэн, харуулж исэн. Yes, the people participated in regular religious activities and festivals. Тэгээд тэр хүмүүс маань яаж исэн бэ гэхээр өөр бусад ингээд нөгөө нэг химэл шүтэнүүдэд тэр одоо practice одоо тэр одоо зан үйлүүдэд одоо маш тогтмол оролцож исэн. But their hearts were not devoted to God. Химэл шүтэнд биш одоо Бурхны ингээд үйлчлэлд орж исэн ч гэсэн зүрх сэтгэл нь Бурхан руу хандаагүй байсан. So the prophets repeatedly call the people back to their identity as being God's people. Тэгээд The prophets. тэгэд иш үзүүлэгчид яасан бэ гэхээр дахин давтамжтайгаар Израилийн ард түмнийг өөрийн хин гэдэг тэр identity, Бурхны хүн гэдэг identity руугаа эргээч гэж байнга сануулж исэн. At the end of the Old Testament, we find a remnant of a nation. За тэгээд хуучин гэрээний хамгийн төгсгөлд бид нар ямар одоо ард түмнийг харж болох вэ гэхээр Waiting for the promised Savior who would rescue them from their sin and would give them freedom. Бурхныг хүлээсэн тэр ард түмнийг те Бурхны тэр одоо өөрсдийнх нь тэр гим нүглээс угаах тэр аврагчийг хүлээсэн тэр ард түмнийг харж байна. When we open the New Testament, the Gospel of Matthew opens with a genealogy. За тэгээд шинэ гэрээ рүү орох юм бол Матай номоос эхлээд одоо сайн мэдээний Матай номоос юг харж болох вэ гэхээр тэр удам угсааны одоо тэр үеийг харж болно те. It shows us that the birth of Christ is the culmination of a long plan to rescue a people who need a Savior. За тэгээд эндээс юг харж болох вэ гэхээр Христийн төрөлтөндөө одоо энэ урт удаан хүлээсэн төлөвлөгөөний оргил одоо үе нь байсан. Одоо бид нарт яг аврагч хэрэгтэй байгаа гэдгийг харах тэр оргил үе байснаа гэдгийг харж болно. Jesus, the Savior, is the perfect Lamb of God who takes away the sin of the world. Есүс бол бидний төгс аврагч байсан, төгс хон байсан. Бидний гим нүглийг энэ дэлхийн одоо яасан энэ гим нүглээс угаах, аврах тэр төгс одоо аврагч байсан. Jesus was born to die on the cross to reconcile to himself sinners in need of a Savior. За Есүс төрсөн шалтгаан, төрөөд өгөх тэр шалтгаан те загалмаа цовдлогсон тэр шалтгаан нь одоо гим нүгэлтэй бидний төлөө биднийг тэр гим нүглээс авраад Бурхантай эвлэрүүлэхийн тулд тэр одоо түүний зорилго нь тэр байсан. The gospel is the good news that there is a Savior who has already paid a price that we could not pay for the forgiveness of our sins through faith, by faith, through grace. За тэгээд одоо бид нэр тэр сайн мэдээний номнуудыг сайн мэдээг харах юм бол юг харж болох вэ гэхээр аврагч байна. Тэр болохоор бидний тэр одоо гим нүглийн гим нүглээс өршөөгдөх тэр одоо төлбөрийг төлөөсийг төлсөн гэдгийг харж болно. Тэгэд бид нар итгэлээр болон зөвхөн нэгүслээр дамжуулж одоо энийг авах боломжтой гэдгийг харж байна. For 3 years, Jesus invested time and energy to live among those who would stay after his resurrection. За тэгэд Есүс яасан бэ гэхээр 3 жилийн турш болохоор Есүсийг явсны дараа одоо ингээд юун дээр түүний одоо тэр өөрийнхөө одоо Есүс яасан бэ гэхээр 3 жилийн турш одоо тэр цаг хугацаа, энерги, хүч хөдөлмөр бүх юмаа болохоор
одоо Есүсийн дараа үлдэх тэр хүмүүст ингээд зориулж исэн. Before leaving, he left us a clear purpose in Matthew 28. За Матай 28-ыг харах юм бол тэр бидэнд маш тодорхой тэр ингээд ямар зорилготой амьдрах ёстой вэ гэдгийг ингээд чиглүүлж өгсөн байгаа. Go therefore, make disciples of all nations, baptizing them in the name of the Father, the Son, and the Holy Spirit. За тэгээд Матай 28:19-с харах юм бол юу гэдэг вэ гэхээр яв бүх үндэстэнг дагалдуулагч дагалдагч болгоо. Миний нэрээр эцэг хүү ариун сүнсний нэрээр баптизм хүртээ. Тэгээд би та нарт ингэж тушаасаа. Би та нартай үргэлж хамт байх болно. Дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээг тараа гэж хэлсэн байгаа. After Jesus' resurrection and ascension, за Есүсийн одоо амьлалт болон дээшээ хөөрөх тэр хөрсний дараа яасан бэ гэхээр this small group of people filled with the power of the Holy Spirit. Тэ жижиг одоо тэр тэнд үлдсэн тэр хүмүүс болохоор яасан гэхээр ариун сүнсээр дүрсэн. Ариун сүнсний хүчээр дүрсэн тэ. Became the foundation from which Тэгээ юуны суурь болсон бэ гэхээр a living church амьд spread цуглаан. across all the lands. За ингээд бүх газар одоо газар нутгаар тэр ингээд түгээх тэр одоо амьд цуглаан, амьд сүм болсон байгаа. While the initial believers were mostly Jewish converts, soon after the gospel was preached to Gentiles. За тэгээд их олон итгэгчид болохоор Jews еврей хүмүүсийг ингээд одоо өөрчлөхөөр те одоо явж исэн бол зарим одоо хүмүүс нь болохоор одоо нөгөө харийн хар одоо нутагт одоо ингээд сайн мэдээ тарахаар харин үндэстэн сайн мэдээ тарахаар явж исэн. All these new believers, whether they were Jewish or not Jewish, had to learn to live as one body. За тэгээд бүх итгэгчид еврейч бай, еврей биш ч бай бүх итгэгчид нэг бие адил бурхан дотор ингээд итгэл дотор алхах хэрэгтэйсэн те амьдрах хэрэгтэй. Whether they came from Jewish culture with all the rituals and traditions. За еврей соёлоос ирсэн ирээгүй бай ялгаагүй, ирсэн ч бай. Or whether they came to Christ from pagan cultures. За еврей соёл байна уу эсвэл өөр одоо те бурхад итгэдэг байсан тэр соёлоос ирсэн байна уу хамаагүй. They had to learn that once you come to Christ. Тэр юг суралцах хэрэгтэй байсан бэ гэхээр нэгэнтээ чи Христ итгэл дотор ирсэн л бол You are a new creation with a new identity. чи бол одоо шинэ дүр төрхтэй, шинэ мөн чанартай одоо шинэ бүтээл юм аа. You are no longer Greek or Jewish or Corinthian or Ephesian. Чи бол одоо грекч биш, еврейч биш, коринтч биш, эфесч биш. Or man or woman or rich or poor. Ирч биш, эмч биш, баянч биш, ядууч биш. Or educated or uneducated. Эсвэл боловсралтай бай, боловсралгүйч бай. Or farmer or fisherman, or merchant or noble. Худалдаачин байна уу? Тэр Нобел одоо тэ сууд хүн байна уу? Загасчин байна уу? Фермийн ажилтан байна уу? Хамаагүй. They were followers of Christ. За Христийн дагалдагчид байсан. Their new identity was centered on the person of Jesus Christ. Тэдний шинэ одоо identity тэ шинэ одоо хүн мөн чанар нь болохоор Христ Есүс Христ дээр төвлөрсөн байсан. And the work completely accomplished by Jesus on the cross. Тэгээд Есүсийн загалмай дээр юу хийсэн бэ гэдэг дээр төвлөрж исэн байсан. Paul's letters give us some evidence of the struggles of the early church. За тэгээд Паулийн цагтлуудыг унших юм бол юг харж болдог вэ гэхээр Христ итгэлийн ихэнх үед болох дээр тэд нар хэрхэн зовж исэн бэ гэдгийг харж болно. Some of the struggles were doctrinal. За тэгээд одоо зарим одоо тэр зовлон одоо тэр одоо бэрхшээлүүд нь юун дээр төвлөрсөн байсан бэ гэхээр одоо тэр одоо Библийн одоо тэр нөгөө юу доктрин одоо some were administrative and some were moral. За тэгээд эсвэл ингээд ёс зүй байна уу эсвэл одоо Библийн тэр одоо нөгөө юу одоо Библийн нөгөө нэг ёс Библийн нөгөө үг одоо энэ зөв энэ буруу гэдэг дээ шүү дээ. Тэгээ тэрэн дээр байна уу? Тэр ингээд маш олон юм одоо зовлон одоо бэрхшээлүүд байсан. But listen, at the core. За тэгтээ цөмд нь болохоор юу байсан бэ гэхээр all the struggles were about learning how to live their new lives as followers of Christ. Тэгээ энэ бүгдийн цөм нь болохоор бид нэр Христ итгэдэг, Христийг дагдаг
одоо дагагчийн хувьд шинэ амьдрал дотроо бид нар хэрхэн одоо энэ олон зовлон дундаа тэ Христийг дагах вэ гэдгийг сурч исэн байгаа. For the first few decades, the gospel spread throughout Asia, Europe, the Middle East, or Africa. За тэгээд одоо тэр сайн мэдээний ихэнх хэдэн 10 жилийн үеуд яасан бэ гэхээр Африк, Аз, Европуудад ингээд сайн мэдээ тунхаглагдаж байсан. Despite the savage persecution of Christians by multiple Roman leaders. Тэгээд тэд нар яаж исэн бэ гэхээр ингээд Ромын одоо эзэнт гүрэнд те маш ихээр Христ итгэлчүүд, маш олон одоо нэг Христ итгэлчүүд одоо нөгөө хавчлагад өртөж исэн. Гэтэ тэд нар ингээд тэр сайн мэдээг тунхагласаар л байсан. With the Christianization quote of the Roman Empire, the persecution stopped. За тэгээд дараа нь болохоор ингээд Кристиан гэдэг ойлголт гарч ирсэн те. Ромын эзэнт гүрэнд болохоор манай эртний 300 жилд болохоор Ромын ард түмний дунд болохоор тэр одоо Кристиан гэдэг одоо Христ итгэлжүүлэх гэдэг ойлголт гарч ирсэн. Тэгээ тэр үеэр болохоор одоо энэ хавчлага нь зогссон. But for many centuries, organized religion became more and more corrupt. За тэгээд энэ яасан бэ гэхээр олон зуун жилийн турш болохоор энэ ингээд зохион байгуулалттай шашинчлагдаад тэгээ энэ нь илүү ингээд нөгөө нэг одоо юу яасан тэгээ авилгалд өртсөн гэх одоо ингээд Бурхны одоо үнэн байдлаас гажсан. Not the gospel itself, but the organized. Бурхны сайн мэдээ нь биш харин тэр одоо зохион байгуулж байгаа тэр байгууллага нь гажсан тий. Now fast forward 1000 years. За тэгээд 1000 жилийн дараа 1000 жилийн There was a turning point in Christianity. За Христ итгэлтнүүдийн хувьд болохоор ингээд тэ turning point эргэх цэг болсон байсан. During the 1300s in Europe. Европ 1300-аад онд болохоор 1300 онд History books call it the Middle Ages. Дундад зуунд болохоор одоо түүхийн номон дээр дундад зуун гэж гардаг. So many of society's influential figures in Europe. За маш олон одоо Европын тэр одоо нөлөө бүхий хүмүүс were wrestling with one big question. Маш том нэг одоо асуулттай тулгарч ирсэн. Who is man? Хүн гэж хин юм бэ? And how should man live? Хүн одоо яаж амьдрах ёстой юм бэ? Listen to that question За carefully. та нар ингэж It is foundational. Та нар ингэж одоо энэ асуултыг маш сайн ингээд бодоод үзээрэй. Энэ бол ингээд бидний ингээд суваар одоо асуулт юм шүү. And each one of us has to answer it. Тэгээ бид нар хүн нэг бүр маань энэ асуултанд хариулах ёстой. There is a very important book outside of the Bible, of course. За Библийн гадна бас нэг ингээд маш чухал номуудын нэг ном байдаг. Called How Should We Then Live by Francis Schaeffer. За нэг тэр номын нэр нь болохоор бид нар хэрхэн амьдрах ёстой юм бэ гэдэг Francis A. Schaeffer гэдэг хүний ном байгаа. And he summarizes what was going on in Europe at the time. За тэр хүн яасан бэ гэхээр тухайн үед Европ дунд одоо юу болж исэн бэ гэдгийг тэр номоор ингээд товчлаад өгүүлсэн. In the southern part of Europe, за Европын ингээд урд хэсэгт болохоор humanist thinkers answered the question like this. За humanist буюу одоо ингээд хүний талаар боддог. Тэгээ хүнийг одоо ингээд судалдаг. Тэр одоо бодогчд гэх үү одоо үзэлтнүүд тий юу хэлсэн бэ гэхлээрэ They said man is autonomous, self-made and can therefore live for himself. За хүн гэдэг бол тэ өөрөө ингээд бүтээгдсэн. Тэгээд өөрөө амьдрах чадaltaй нэгэн гэж. So their answer to the question put human logic and reasoning on top of all authority. За тэгээд тэд нар юу хийсэн бэ гэхлээрэ те тэдний ингээд энэ асуултанд хариулсан хариулт нь юу байсан бэ гэхлээрэ хүний одоо логик те хүний сэтгэхгүй тэр ухаан нь бүх эрх мэдлийн дээгүр гэж. But in the northern region of Europe, За Европын хойд хэсэгт харин яаж исэн бэ гэхлээрэ a different answer to the same question. энэ асуултанд гэхдээ энэ ижилхэн асуултанд өөрөөр хариулсан. John Wycliffe, John Huss, Martin Luther, John Calvin. За олон хүмүүсийг дурдж болно. John Wycliffe гэ, John Huss, Martin Luther, John Calvin гэд энэ хүмүүс байна. These reformers answered it this way. За эдгээр хүмүүс болохоор юу гэж хариулсан бэ гэхээр
One, Scripture is the authority over man's logic and over the church. За нэгт одоо Библи бол тий Бурхны үг бол бүх эрх мэдэл хүний оюун ухаанаас хүний логикоос дээгүүр байх эрх мэдэл юм а гэж. Two, God revealed himself to man. Хоёр, Бурхан өөрийгөө хүн төрлөختөнд илчилсэн. Three, man is created in the image of God. Гурав, хүн одоо Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн. Four, man's worth and dignity are God-given. За Бурхны тэр үнцэндээ Бурхан одоо тэр одоо шудраг байдал гэдэг чинь Бурханаар өгөгдсөн юм байт юм аа. What a contrasting answer to the same question. Тэ ижилхэн одоо асуулт мөртлөө ямар өөр хариулт вэ те? So listen, today За та нар ингэж сонсоорой. Өнөөдөр you have to answer the same question. за энэ асуултанд та нар ч гэсэн хариулах хэрэгтэй. Am I my own to live my life pursuing my own dreams? Би ингээд өөрөө өөрийнхөө мөрөөдлийн араас яваад байна уу? Тэрнийхээ араас хөөцөлдөд байна уу? Or am I who God says in the Bible that I am? Би эсвэл одоо Бурхны хэлсэндээ Библиэлд юу гэж хэлсэн би хинбэ гэсэн тэрний араас яваад байна уу? Created to live my life to please Him and follow Him. Тэ түүний одоо зорилгын дагуу бүтээгдсэн түүнийг одоо түүнд ингээд таалагдахын тулд түүнийг дагахын тулд бүтээгдсэн тэр одоо Бурхны араас яваад байна уу? So За тэгэхээр the life of a believer is about learning to walk in the identity. за Христ итгэлтэн бидний хувьд бид нар юуг сурах ёстой вэ гэхээр бид нар юун дотор алхах ёстой вэ гэхээр Христ итгэгч хүн гэдгийнхээ тэр identity дотор алхах. That He already has, and the source of that identity is being creation of God and adopted into the family of God through faith in Christ. Тэг бид нар ингээд өөрсдийнхөө тэр итгэл Христэд итгэх итгэлээр Христэд итгэлдээ бид нар ингээд Бурхнаар бүтээгдсэн бүтээл гэдгээ дамжуулаад энэ үндэс дээр өөрсдийнхөө identity-г байгуулж яана уу гэдгээ бодох хэрэгтэй. Алхаж байна уу гэдгээ. Forward another 500 years. За дахиад 500 жилийг ингээд гүйлгээд харах юм бол Okay. I told you the subtitle was continuity and change. за тэгээд миний одоо ингээд дэд сэдв нь юу байсан бэ гэхээр Христ итгэл дотор ингээд үргэлж Христ одоо итгэлийн маань үргэлжлэл тэр өөрчлөлтийн талаар байсан тийм өөрчлөлт гэж байсан. The word continuity means the state of being consistent over time. За тэр одоо continuity буюу тэр үргэлжлэл гэдээ юуг яриад байгаа юм бэ гэхээр одоо байнгын одоо тууштайгаар одоо тэр итгэл дотроо одоо тууштай байх гэдэг. Цаг хугацаа өнгөрөхөд тууштай байх. Unbroken. Тэгээ ингээд тэр нь эвдрээгүй одоо дундуур таслагдаагүй тий тэр ингээд тууштай байдлыг хэлж байгаа. So something that goes on and on and on. Үргэлжлээл without байдаг. interruption. Тэгээд ямар нэгэн одоо сатаарах одоо тэр одоо яах зүйлгүйгээр ингээд үргэлжилсэн тэр зүйлийг хэлж байгаа. Now, can you see from that summary of history what the continuity is? За саяны дээр ингээд товчлоос ингээд continuity тэр үргэлжлэл гэдэг зүйлийг харж гин үү? Every person, every day has to answer the same question. За хүн нэг бүр нэг ижил асуултанд хариулах хэрэгтэй. That's continuity. Энэ нь одоо юу гэхээр үргэлжлэл. Тууш үргэлжлэх байдал хөө. You may look around today, our world today, and you may find it surprising that deep inside we're all struggling with the same thing. Ингээд бид нар юг харж одоо ингээд бид нар юг харж болох вэ гэхээр энэ дэлхийд бид нар өнөөдөр бид нар ижилхэн зүйл дотроо ингээд харах юм бол бид нар ижилхэн зүйл дээр ингээд одоо зовж идэг бэрхшээлтэй ингээд бэрхшээлтэй тулгарч идэг. Because the world we live in is so different from even the world of our grandparents. Тэгээ бид нар ингээд юг харж болох вэ гэхээр бидний өвөө эмээгийн үед байсан одоо нийгэм одоо бид нэр амьдарч байгаа нийгэм гэдэг нь шал өөр те тэрийг ингээд харж авах боломжтой. The other word in the subtitle was change. За тэгээд одоо миний дэд сэдвээр нэг бичсэн одоо дурдсан нэг үг нь болохоор өөрчлөлтийн тухай байсан. Өөрчлөлт гэдэг үг. Have you ever heard the phrase the only constant in life is change?
За тэгээ хамгийн та нар ийм зүйл сонсч ирсэн аа. Дэлхий дээрх ганцхан тууштай зүйл бол өөрчлөлт юм аа. Like the only thing that stays the same is that everything changes. Тэгээ ганцхан зүйл ингээд байгаагаараа үлддэг тэр зүйл. Тэр нь юу вэ гэхээр өөрчлөлт. Just wait a little bit and it'll change. Тэгээ жоохон хүлээгээд үзэх юм бол тэгэл өөрчлөгдөн тэ. Okay, but listen. За та нар ингээд анхаарлаа сонсоорой. Even change За has changed. Тэ өөрчлөлт маань ч гэсэн өөрөө өөрчлөгдсөн. The rate of change has changed in the last few decades. За сүүлийн 10 хэдэн жилийг харах юм бол юу гарч болох вэ гэхээр тэр өөрчлөлтийн тэр үзүүлэлт нь өөрчлөгдсөн байсан. Remember at the beginning I told you to think about the early cell phones? За ингээд би та нарт ингээд юугаа өнөөдрийн ингээд номлоо ярьж эхлэхээс өмнө одоо нөгөө хамгийн анх ингээд бүтээгдсэн гар утасны талаар бодорой гэд хэлсэн те төсөөлөөрэй гэд. Of course, most of you weren't even born. За баг та нар тэр анхны гар утас гарч ирэх баг төрөөжгүй байсан You баг. have to look it up. Төрөөжгүй байсан болохоор за юу вэ ямар юм байд юм болоо гэд баг хайх хэрэгтэй те харах хэрэгтэй болох. So in 1975, Bill Gates and Paul Allen, the founders of Microsoft, За 1975 онд Bill Gates болон Paul Allen болохоор Microsoft-ыг байгуулсан. they talked about how someday there would be a computer in every home. Тэгээ тухайн үед тэр хоёр юуг ярьж ирсэн бэ гэхээр гэр болгонд компьютер гэдэг зүйл байх болно. And people laughed at it. Тэгсэн чинь тэр үед яаж ирсэн бэ гэхээр хүмүүс болохоор тэр хоёрыг хараад инээж ирсэн, шоолж ирсэн. Yet today, Гэтэл яаж ийн өнөөдөр many of the households have not one computer, юу нэг битгэл түүнээс илүү several computers. түүнээс илүү олон компьютер нэг гэрт байна шүү дээ тий. 50 years ago, that sounded ridiculous. Тэгээ 50 жилийн өмнө л энэ ингээд амар тэнэг ойлголт байсан шүү дээ тий. Мунхаг ойлголт байсан. The technology for cell phones was first invented in the 1940s. За 1900 хамгийн анх гар утасны одоо нэг үүсэл нь технологийн үүсэл нь болохоор хамгийн анх 1940 онд бүтээгдэжсэн. In 1946, AT&T launched one of the very first public mobile telephone services. За тэгээд 1946 онд хамгийн анх одоо AT&T гэдэг байгууллагаас одоо ингээд хөдөлгөөнт гар утас гэдэг зүйлийг бүтээсэн. And for a while there were car phones. Did you guys know that? There were car phones? Hard phones, Car phones машины гар утас гэдэг ойлголт байсан та нар сонсч ирсэн үү? It was this big, Амар тийм том kind of almost like a home phone, but it was connected to your car. тэгээд гэрийн утастай жоохон адилхан тэгээд тийм утас байсан юм байна. The first Машина. handheld cellular phone call is credited to Martin Cooper of Motorola in 1973. За тэгээд гар утас гэдэг ойлголт нь яасан бэ гэхээр 1973 онд Motorola-гийн захирал Мартин Купер гэдэг хүнд одоо тэр одоо юу нь очиж байна. Ages ago. Тэгээ хідэн бүр амар дээр үед юм шиг санагдчихэв. The first commercial cellular network was launched in Japan in 1979. За тэгээд хамгийн анх 1979 онд Японд болохоор одоо нөгөө нэг сүлжээ гэдэг зүйл And the first widely deployed US cellular service began in Chicago in 1983. За тэгээ хамгийн анх 1983 онд Америкийн Чикагод одоо тэр сүлжээг одоо ингээд олон түгээх тэр одоо үйлчилгээ анх ингээд өргөнөөр хэрэглэгдэж гарч ирсэн. The first commercially available handheld cell phone, like where people could just go and buy a cell phone, За тэгээ хамгийн анх тэгээд нэг хүмүүс зүгээр яваал очиод гар утсыг хөтлөж авах гэдэг энэ одоо зар ойлголт нь болохоор was the Motorola Dynatalk 8000X. за ийм утас байсан юм байна. Motorola Dynatalk 8000X гэдэг утас байсан юм байна. If you look for a picture of that, don't look for it right now. Like later on, look for a picture. It was about this big. Энэ утас болохоор энэ шиг ийм амар том ингээд хайхан бол ийм утас гарч It ирнэ. cost $4,000, Тэгээд $4,000 үнэтэй утас байсан. which in today's money would be $12,000. За өнөөдрийн үн ханшаар харах юм бол $12,000 үнэтэй утас ах нэ. Cell phones are expensive. Тэ гар утас амар үнэтэй байсан шүү дээ тэр үед. And you could get 30 minutes of talking time. За тэгээд юу авдаг гэсэн мэл 30 минутын турш
ярих тийм эрхийг авдаг. And then you had to recharge it for 10 hours. Тэгээд 30 минут ярьчаад 10 цаг цэнгэлдэг. Today, there are approximately 5.8 billion smartphone users worldwide. За тэгээд өнөөдөр одоо бид нар ингээд өнөөдөр гар утасны хэрэглээг харж болох юм бол одоо ухаалаг утас маань нийт дэлхийд даяар 5.8 тэрбум утас байна гэж гарсан байна. And where did I get all this information from? За би хаанаас харсан гэж энэ мэдээллээ. ChatGPT in my phone and my laptop. За тэгээд ChatGPT-г уцаа ашиглаад тэгээд ChatGPT-гээр харсан ингээд лаптоп ноутбукээр харсан байгаа. So listen, the technology has made it possible for events and images and sounds and ideas to be seen across the world simultaneously. За тэгээд бид нар ингээд бас энэ технологи гэдэг зүйлээр дамжуулаад юу гарч болох вэ гэхээр энэ ивент, үйл ажиллагаа, санаа, одоо тэр имиж, одоо дүрс те дуу гэх энэ зүйлүүд болохоор дэлхий дахин нэгэн зэрэг одоо ингээд төгж байгааг харж болох болно. 3 days ago, 3 өдрийн өмнө яасан бэ гэхээр I got an alert on my phone from the house security system. 3 өдрийн өмнө би ингээ гар утсан дээрээ гэрийнхээ ингээ аюулгүй байдлын одоо системээс тэр аюул анхааруулга хүлээж авсан. That there was someone in my front driveway in my home back in San Antonio, Texas on the other side of the Тэгээ манай гэрийн урдлын тэр одоо хэсэг тал дээр ингээ хин нэгэн байна, нэвтэрсэн байна гэдэг. So I tapped on the little notice. Тэгээ тэр юуг нь одоо орж хараад хин их залхахлаараа ороод ингээ хараад And I could see my neighbors walking their dog in front of my house Ah, on the other side of the world. тэгээ юу харсан гэж манай хурш ингээ манай байрны гэрийн урд ингээ нохоогоо салхилаад байж исэн. Салхилуулаад. And you might be wondering, what does one thing have to do with another? Энэ ямар хамаатай юм бэ? Энэ зүйл тэр зүйл ямар хамаатай юм бэ гэж асууж болно. Тэ та нар юу ч яриад байгаа юм гээ те. So listen, the advances in technology За тэгээ эндээс юу хэлсэн бэ гэхээр ингээд технологийн энэ хөгжлийг харах юм бол while we admire them for all the conveniences they bring us, тэгээ энэ ингээд биднэрт ямар одоо тэр тав тухыг өгч ийнэ гэдэг ингээд хараад биширч болох ч гэсэн have magnified and fast forwarded our generations drifting away from God. энэ нь яасан бэ гэхээр бурхнаас тэгээ энэ үеийг бүр энэ эрен үе бидний энэ эрен үе бурхнаас одоо салгасан тусгай ингээд холдуулсан байна. Or even completely walking away from God. Тэгээ бурхнаас ингээд тусгаарлагдаад бурхнаас өөр тустай өөр identityтэй болоод амьдрах тэр одоо юу болсон хөшрөг болсон. The people of Israel centuries ago had to be cautious with all the pagan gods all around them. Тэгээд эрт дээр үед болохоор Израилийн ард түмэн яасан бэ гэхээр ингээд нөгөө эргэн тойрондоо байгаа тэр хиймэл шүтэнүүдээс байнга анхааралтай болгоомжтой байх хэрэгтэй байдаг гэсэн. Converts to Christianity in the first few decades had to learn to live their new faith surrounded by Greek and Roman religious practices. За тэгээд Христ итгэлийн ихэнх үед болохоор яасан бэ гэхээр тэр грек болон тэр ромын тэр одоо тэр шашнуудын дунд ингээд амьдрах хэрэгтэй байсан. Today we face really similar battles. Бид нарт ч гэсэн яг үндэ хэлгээд яг адилхан тэр одоо тулаан бидний өмнө байна. Like the phones that were created to connect people. Тэгээд утас ингээд бид нэр юу гэлээ холбогдохоор тэгээд утас нь болохоор ингээд хүмүүс бид нар ингээд хоорондоо холбогдохоор бүтээгдсэн шүү дээ уулна тийм. We were also created for a purpose. Тэгээд бид нар ч гэсэн яг тэрнтэй адилхан зорилготойгоор бүтээгдсэн. To be in fellowship with God. Бурхантай нөхөрлөхийн тулд нөхөрлөх to honor our Lord and Savior. Бидний аврагч эзэн Бурханыгаа одоо ингээд хүндэтгэхийн тулд тийм. I want to help you make another connection of our modern times. За би тэгээд дахиад нэг одоо ингээд одоо энэ зүйл ингээд холбомоор энэ холбоос гаргаж ирмээр байна. Counselors are the professionals to whom people come and share their deepest thoughts and feelings. За зөвлөгчд гэдэг ямар хүмүүс байдаг вэ гэхээр хүмүүс ирээд өөрсдөө хамгийн гүнд байгаа тэр бодлуудаа хамгийн гүнд нуугдсан тэр мэдрэмжүүдээ ингээд хуваалцдаг тийм газар байгаа. I've been a counselor now for 28 years in Texas.
За би ингээд зөвлөгөө, мэрэгжлийн зөвлөгөө өгөөд нийтдээ одоо өмнөд Техас зөвлөгөө өгөөд 28 жил болсон байна. My clients have been teenagers, young adults, middle-aged adults, older adults, men, women. Миний одоо үйлчлүүлэгчнэр ямар хүмүүсээс ингээр өсвөрийн хинж байлаа, залуу хүмүүс ч байлаа, дунд иргэн насны хүмүүс ч байлаа, хөгшин хүмүүс ч байлаа, ирж бай, эмч бай олон Some are байна. single, some are married, Ганц some are би divorced. гэрэлсэн, салсан, бэлэвсэрсэн. Some are couples trying to restore their marriage. Тэгээ зарим нь болохоор гэрэлтийн аврахыг хүсэж исэн хүмүүс байсан, хосууд байсан. And some are people trying to move forward after losing their marriage. Тэг харин зарим нь болохоор яаж исэн бэлээ? Тэр гэрэлтийн дараах, гэрэлтээс салсны дараах тэр амьдралаа хэрхэн өргөжлүүлэх ёстой юм бэ гэдэг And талаар. after almost 3 decades of counseling, I see the same repeating struggles that they face. Тэгэл 30 жилийн турш энэ зөвлөгөө өгж яхад маш адилхан тэр бэрхшээлүүдийг би анзаарсан. The circumstances may vary, За мэдээж ингээ нөхцөл байдлууд нь өөр байж болно тий. but deep inside, Гэхдээ we're facing the same struggles. Гэхдээ бид нар бүгд адилхан адилхан бэрхшээл зовдонгуудтай тулгарч ийсэн. They have deep hurts, Маш тэднэрт ингээд маш гүн тийм одоо өвдөлт байсан. and they're trying to move forward in their journey towards healing. Тэгээ тэд нар яаж исэн бэ гэхлээр те эдгэрэх тэр процесс тэр эдгэрэх тэр аялал дээрээ явж исэн хүмүүс байсан. Remember our review a little while ago? Remember? Remember when we were reviewing Old Testament, New За Testament? бид нар сая ингээд нэг хуучин гэрээ шинэ гэрээний талаар ингээд дурдаад ярьлаа шүү дээ тий. Today, we do not have idols made of gold or silver or wood or stone. Бид нарт яг одоо болохоор тий алт мөнгөөр хийсээс модоор хийсэн тэр хиймэл шүтэнүүд байхгүй байгаа шүү дээ тий. Our modern idols are not objects. Тэгээ бидний яг орчин үеийн бидний тэр хиймэл одоо биднэрт байгаа тэр хиймэл шүтэнүүд нь ямар нэгэн объект бол биш. They're dreams and they're philosophies. Тэд нар юу вэ гэхлээр хүмүүсийн мөрөөдөл үзэл бодол байсан. Our idols are ideas that are so powerful Бидний тэр хиймэл шүтэнүүд нь юу болсон бэ гэхлээр тэр ингээд маш хүчрхэг тэр санаанууд, шин санаанууд тий. that we orient our whole lives in pursuit of those dreams. Юу вэ гэхлээр бид нар өөрөө өөрсдийнхөө мөрөөдлийн араас явах хэрэгтэй, хөөцөлдөх явах юмаа гэдэг. So I want to share 2 idols that Wait. we struggle with За today. би та нарт ингээд биднэрт ингээд тулгарч байгаа хоёр тэр хиймэл шүтэний талаар ингээд хуваалцмаар байна. Number 1 is the idol of success. За хамгийн ихнийх нь болохоор амжилтанд хүрэх гэдэг хиймэл шүтэ. In our modern culture, we have been sold a dream Бид нар тэгээ энэ орчин үед яасан бэ гэхээр бид нарт ингээд мөрөөдлийг зарсан тий. of how a successful person should look, За амжилттай хүн гэж яаж харагдах ёстой юм? what she should be doing professionally, Мэргэжлийн үед ямар зүйл хийх ёстой юм? and the timeline in which those things Okay. need to be Цаг accomplished. хугацаа нь ийм байх ёстой гэдэг ч юм уу тий. So, Өхрөө тий зовоод. thinking that we're the only ones who don't get to do any of that fun stuff. Энэ нь юу өсөг гэдэг вэ гэхэлэр ингээд бид нар л энэ юмнаас хоцроод байгаа юм шиг бид нарт ингээд болохгүй байгаа юм шиг тий. And then when it comes to parenting, our children, За ингээд хүүхдийн ингээд хүмүүжүүлэх тэрийн талаар харах юм бол we're watching people post about their kids. тэгээ яадаг вэ гэхээр хүмүүс ингээд өөрсдийнхөө хүүхдүүдийн талаар ингээд постлдог тий. Athletic and artistic and all the achievements of their children. Тэгээ тэд нар яадаг вэ гэхээр хүүхдүүдийн амжилтын талаар тий ямар урлагийн чадвартай ямар гоё хүүхдүүд вэ гэж And we тэднийг feel постлдог. like we've failed our children because we didn't enroll them in all those classes. Тэгвэл бид нар ингээд бас ингээд ямар зовлон дундаг вэ гэдгсэн чинь бид нар л тэр ингээд гоё одоо тэр лаг одоо тэр нөө хичээлүүдэд ингээд өөрсдийн хүүхдүүдийг суулгаж чадахгүй бид нар л ингээд хүүхдүүдэд бүтлгүүтүүлчлээ бид нар ингээд одоо сайн хүмүүжүүлж чадсангүй We feel like losers and failures. бид нар яадаг вэ гэхэл ингээд бүтлгүү амтнд шиг те ингээд бүтлгүүд тэр лүүсрүүд шиг тэр бүтлгүү хүмүүс шиг гэж өөрсдөө боддог. Like we haven't done enough for our careers or our children's futures. So бид нар ингээ карьер дээр олигтой амжилт гаргасангүй эсвэл хүүхд дээр олигтой одоо тэр зүйл одоо хүмүүжүүлсэнгүй гэдэг ч юм уу те. Because if we accept that philosophy of success, бид нар ингээ хэрвээ энэ одоо амжилтанд хүрнэ гэдэг энэ философиг ингээ хүлээж авах юм бол
we must push forward towards success and accomplishment. Тэгэхээр бид нар яах ёстой байдаг вэ гэхээр те амжилтын тэр одоо дээд цаашаа тэр амжилт гаргахын төлөө ингэ зүтгэх ёстой гэдэг энэ. So we push our bodies and we're exhausted and sick because of all those elevated stress hormones in our system. Тэгээ яадаг вэ? Энэ яадаг вэ гэхлээр бид нар өөрсдөө амар түлхдэг. Одоо өөрсдөө хүчилдэг. Тэр ингээд нөгөө нэг бүр ядаргаанд ортол тэгэн гутаа энэ яадаг вэ гэхлээр chronic гэдэг амьдралын тэр стрессийг үүсгэдэг. How does the idol of success affect our families? Тэгээ бид нарт энэ одоо амжилтанд хүрэх гэдэг энэ хиймэл шүтэн бидний гэр бүлд яаж нөлөөлт юм бэ? Families are stressed and exhausted. Бид гэр бүлүүд ингээ стресстэй байна, бүр ингээ цөхөрсөн байна. From the hectic pace they have to keep up every week. Тэгээ энэ аимшигтай одоо тэр ингээ нөгөө нэг юуг ингээ одоо нөхөхийн тул одоо ингээ энэ одоо нөгөө Parents are stressed about how they're going to pay for all of that. Тэгээд эцэгхүүд яадаг вэ гэхээр энэ олон юмнуудад одоо яаж төлөх юм гэдэг ч юм уу. Marriages are strained because they argue and fight. Тэгээд гэрэлтийн харьцаанд яадаг ингээд одоо баймил хийсэн байна гэдэг юунд ингээд маргаан, зөрчилдөөн or worse, there is silence and apathy. They're barely even talking to each other. Эсвэл гүн чив чимээгүй байдал тэр гэрэл дотор байгаа хүмүүс дуугаа олцдог тийм. In his letter in Colossians chapter 2 verses 4 and 8, Paul gives us a warning. За Паул биднэрт ингээд Коринт номын 2 дугаар бүлэг 4-8 болон 8 дугаар ишлэлээр биднэрт ингээд анхааруулсан байдаг. He warns us against being deceived through persuasive arguments. Тэгээд тэр юу гэсэн бэ гэхээр та нар бүх хууртаа тэр ингээд нэг хүчилсэн тэр одоо аргумент зөрчилдөө бүх хууртаа гэсэн байдаг. And he warns us about being taken captive through philosophies and empty deception. За тэгээд одоо нэг тэр философт тэр хоосон зүйл бүү одоо хууртаа бүү мэхлэгдээ гэж анхааруулсан байдаг. And principles of this world not in accordance with Christ. Тэгээд Христийн дагуух биш тэр энэ дэлхийн одоо тэр дэг жайг дүрм Okay, but listen. За та нарыг сонсоосаа гэж хүсэж байна. God never called us to be successful. Бурхан бидрийг амжилттай бай гэж дуудсан юм биш ээ. He called us to be holy. Бидрийг ариун байгаасаа гэж дуудсан. He called us to abide in him. Тэр бүднийг өөр дотроо одоо дуулууртай байгаараа дагаараа He called us to love one another. Тэр бидний юу гэж дуудсан бэ гэхээр би бинийгээ хайрлаарай гэж дуудсан. He called us to be obedient and follow. Тэр яасан бэ гэхээр биднийг дуулууртай байгаад өөрийг нь дагаасаа гэж дуудсан. He called us to pursue his kingdom. Тэр биднийг түүний хаанчлалыг дагаасаа гэж дуудсан. He called us to be light of the world. Тэр биднийг дэлхийн гэрэл байгаарай гэж дуудсан. But he never really called us to be successful the way our culture defines success. Гэтэ тэр бидний болохоор бидний одоо энэ соёл иргэншил тодорхойлдог шиг амжилттай байгаарай гэж дуудаг юм аа. So I ask you brothers and sisters. За ахын дүүсээ би та нараас энэ зүйлийг асуумаар байна. Are we falling into this type of idolatry of success? Бид нэр өөрсдөө энэ одоо хиймэл шивтэнд унтсан байна уу? Okay, there's a second idol. За одоо хоёр дахь хиймэл шүтэний талаар та нарт I ярьж call it the idol of control. За би энийг юу гэж нэрлсэн бэ гэхээр одоо удирдах контролдох хиймэл шүтэ. So sometimes in counseling I have to separate what is a symptom and what is a cause. За тэгээд би ингээд консул зөвлөгөө өгж байхдаа ингээд нэг хоёр зүйлийг ингээд ялгах хэрэгтэй одоо шинж тэмдэг болон одоо шалтгааныг ингээд ялгадаг одоо энэ зөвлөгөөн дээрээ. For example, many people come to counseling because they're having a difficult time with anxiety. Жишээлбэл яадаг гэхээр маш олон хүмүүс ингээд сэтгэл төвшөлтэй учраас зөвлөгөө авах гээд ирдэг. Specifically young adults. Ялангуяа ингээд залуу хүмүүстэй About 20% of 18 to 29-year-olds are struggling with anxiety. За тэгээд энэ судалгаанаас одоо юуг харж болдог вэ гэхээр 18-аас 29 насны хүмүүсийн нийт одоо хүмүүсийн 20% нь болохоор ерөнхийдөө
сэтгэл төвшлтэй байдаг. I don't want to oversimplify. I don't want to oversimplify this point. За би энийг ингээд амар тийм илүү одоо ингээд энгийн болгомооргүй байна. I don't want to come across as harshly criticizing. Би эсвэл энийг амар тийм шүүмжилмээргүй байна. And if you were at the gathering yesterday, you saw me explain that I don't like the word mental health. Тэгэд өчигдрийн нөгөө нэг семинар дээр миний ярьсан зүйл дээр ирсэн бол те би ингээд сэтгцийн эрүүл мэнд гэж ярих дурггүй гэдгийг сонссон баг. Human beings are physical, mental, emotional, social, and spiritual. Хүн гэдэг зүйл чинь сэтгэл оюун ухаан, эмоц те сэтгэл хөдлөл, нийгэм, сүнслэг энэ олон зүйлээс бүрдэл шүү дээ. Remember when we were talking about humanism? За ингээд бид нар ингээд юу humanism дээр хүний тухай гэх үү? Одоо тэр And the belief that man can create himself through logic and reasoning. Тэгээд ингээд яадаг вэ гэхээр хүн өөрийгөө өөрөө гаргасан тэр логикон тэр учир шалтгааны улмаас өөрийгөө ингээд бүтээдэг гэдэг. And be autonomous and self-sufficient. Тэгээ өөрийнхөө хүчин болох гэдэг тийм. So think about it. За энэ зүйлийн талаар та нар бодоорой. If you really commit to the idea of the superiority of human reason and self-sufficiency, та нар энэ одоо тий хүн өөрийнхөө тэр одоо хүчин байхаа гэдэг одоо энэ учир шалтгааныг тий бодох юм энэ одоо санааг ингээ харах юм бол then you must commit to a lifestyle invested in finding the correct way of thinking. Тэгэд эндээс юу харж болох вэ гэхээр ингээд бид нар ингээд ийм одоо амьдралын хэв маягтад орох хэрэгтэй. Одоо цагаа зарцуулах хэрэгтэй. Юу вэ гэхээр яаж зөв бодох хэрэгтэй. Юмсын талаар яаж ингээд зөв бодохын талаар зөв амьдрахын гэдгийг та одоо энийг олгохын талаар ингээд бодох хэрэгтэй. And the correct way of saying things. За тэгээ юм хэлэхдээ ингээд зөв хэрхэн зөв зүйл хийх And гэдэг the ч юм уу. correct way of doing things. За энэ зөв хийх арга барил гэдэг ч юм уу. And everything is on you. Тэгээ бүх зүйл нь чиний одоо чам дээр байна тий. Чиний одоо нэг хариуцлага. That reasoning says that you have to control every detail of the plan. Тийм бол энэ нь юу гэж байгаа вэ гэхээр те энэ одоо учир шалтгаан чи энэ одоо ухагтхан чи юу гэж байгаа вэ гэхээр чи бүх төлөвлөгөө бүх одоо деталь тэр төлөвлөгөө контролыг өөрөө ингээд төлөвлөх You хэрэгтэй. have to control all the methods. Чи бүх арга барилыг ингээд контролдох You хэрэгтэй. have to control the conversation За тэгээд ингээд харилцан яриаг чи контролдох хэрэгтэй. so that you can guarantee that the results will be the results you want. Тэгснээр ингээд бид нэр өөрсдөө хүсэж байгаа тэр үр дүнд хүрнэ гэдэг. You can easily become a perfectionist, carefully observing every detail. Тэгээ энэ нь яадаг вэ гэхээр ингээд чамаг те төгс ингээд нэг хүм тэгээ байнгын төгс байлгахыг хүсдэг. Одоо ингээд бүх одоо жижиг жижиг ингээд деталээр төвлөрсөн тийм нэгэн болгож хувиргадаг. You must prevent any part of your day from getting out of control. Тэгээ энэ чи үүнээс ингээд болгоомжлоорой те бүх одоо зүйлийг ингээд те контролдох гэдэг энэ зүйлээс. For example, За жишээлбэл not being able to control how others perceive us or understand us. бид нар ингээд те бусад хүмүүс биднийг яаж харж байгаа, ойлгож байгаа юм гэдгийг контролдох боломжгүй. Becomes extremely stressful. Тэгээ энэ зүйл нь те тэрийг ингээд контролдох гэж оролдох юм бол энэ амар хэцүү стресстэй те. And it can contribute to social Тэгээ энэ anxiety. нь юунд хүргэдэг вэ гэхээр нийгмийн сэтгэл түгшилд хүргэдэг. Think about all the areas of our lives that are impossible to control. Тэгээд өөрсдийнхөө тэр амьдралын ингээд контролдож болох бүх тэр зүйлийн талаар бодоод үзээрэй. So it's really easy to become paralyzed by the fear of making the wrong choice. Тэгэх юм бол бид нар яах вэ гэхээр те бид нар ингээд хөшшин те одоо нөгөө ямар одоо нөгөө буруу шийдвэр гаргачих үү те аль нь ямар зөв шийдвэр вэ гэдэг буруу сонголтоо хийчих үү гэж бид нар ингээд хөшнөө. And ruining your entire chances for a better future. Тэгээ энэ нь одоо бидний ирээдүйн гэрэлтэй ирээдүйн боломжийг нураана гэдэг ч юм уу. The temptation to want to control our lives and the lives of others creates an impossible heavy burden that no human
was meant to carry. За энд бид нар ингээд өөрсдийнхөө амьдралын бүхий л хэсгийг бусад хүмүүсийг ингээд контролдо байлгах хэрэгтэй гэдэг энэ сорилт нь болохоор бид нар хүн төрлөختөнд ингээд өгөгдсөн одоо үүрж явах дээр одоо юу биш ээ. Одоо хариуцлага биш юм аа. We need a place unto which we can roll all our burdens and our worries. Бидэрт ямар газар хэрэгтэй вэ? Бид нар ямар одоо орон зай хэрэгтэй вэ гэхээр бид нар өөрсдийнхөө дээр зовлон, өөрсдийнхөө дээр санаа зовнуулуудыг өгөх тэр. But I ask you to remember, За би та нарыг үүнийг санаасаа гэж хүсэж байна. we are God's creation. Бид нар ч Бурхны бүтээл шүү дээ. He cares deeply for us. Тэр өнгө маш гүн гүнзгий биднэрт анхаардаг. We are His beloved. Бид нар түүний хайрлагдсан нэгэн. He Himself has a plan for us. Тэр өөрөө биднэрт зориулсан төлөвлөгөө байгаа. He has perfect timing. Түүн дотор төгс цаг байгаа. And He will rescue us during our struggles. And He will rescue us during all our struggles, so our burdens will become lighter. Тэр өөрөө биднэрт зориулсан биднийг тэр зовлонгоос аврах төлөвлөгөө байгаа. Тэгээд энэ нь биднийг одоо илүү хөнгөн одоо болгох юм аа. Instead, listen carefully. Instead, За харин үүний оронд бид нар яадаг вэ гэхээр сайн сонсоорой. we must remember that God did not call us to do things just right. Бид Бурхан биднийг зүгээр зөв байгаас одоо юу хөө зөв байгаас гэж бүтээгээгүй. Or to make the right decisions. Зөв шийдвэр гаргаарай гэж дуудаагүй гэдэг ч юм уу. But He called us to follow His leading. Харин юу гэж дуудсан бэ гэхээр түүний өдөртөмжийг дагаарай гэж. Then we can commit to this. Тэгээд бид нар юунд ингээд өөрсдөө зориулж чадах вэ гэхээр I must be alert би ингээд сэрэмжтэй байх хэрэгтэй. to what God is doing in my life and my surroundings. Бурхан миний эргэм тойронд болон миний амьдралд юу хийж байна гэдэг дээр. Then we become attentive and sensitive Тэгээд бид нар яа тэгснээр яах вэ гэхээр бид нар илүү ингээд анхааралтай мэдрэмтгий болно. to the paths that God is opening for us. Тэгээд юунд мэдрэмтгий анхааралтай болох вэ гэхээр Бурханы бүтээсэн тэр замд. And we begin to discern His ways in each situation. Тэгээд бид нар нөхцөл одоо болгон дээрээ түүний арга замыг ингээд ялдах чадвартай болох юм аа. And then we only have one choice. Тэгээд бид нар тэгснээр сонголт байх. Do we follow? Бид нар ингээд сонголт байна. Бид нар түүнийг дагах уу эсвэл дагахгүй юу гэдэг. So once we understand that He leads us like a good shepherd, Тэгээд бид нар ингээд одоо тэр Бурхан бол ингээд бидний сайн хонжон гэдгийг ойлгосны дараа He provides for all our needs. тэр одоо бидний бүхий л хэрэгцээтэй зүйлсийг хангадаг аа. He is sovereign over all the earth, Тэр бүгдийн дээгүүр байдаг, бүх эрх мэдлийн дээгүүр байдаг нэгэн гэдгийг харж байна. over big things and little things. Тэр том зүйлүүдийн дээр одоо жижиг зүйлүүдийн дээрч байдаг. The results are not for us to control. Үр дүн нь бидний контролдох зүйл биш юм аа. Then our hearts are free from the burden that we can't carry anyway. Тэгснээр бидний зүрх сэтгэл энэ зүйлүүдийг ингээд одоо авч явах хэрэгтэй гэдэг зүйлээс чөлөөлөгдөх юм аа. We are liberated from the duty to carry the weight of the universe on our shoulders. Бид ингээ мөрөн дээрээ тогсон тэр одоо энэ ертөнцийн хүнд зүйлсийг авч явна гэдэг энэ үүрэг даалгавраасаа эрх чөлөөтэй болно. I stopped being the CEO of the universe a few years back. Би хэдэн жилийн өмнө яг энэ хорвоо ертөнцийн одоо CEO байдаг гэдэг энэ одоо дарамтаасаа чөлөөлөгдсөн. So as we move to conclusion, remember the question. За ингээд бид нар ингээд дүгнэлттэй орохдоо та нарыг энийг санаасаа гэж хүсэж байна. Will our identity be an academic identity? Бидний одоо identity хувь хүн чанар гэдэг маань академик зүйл байх юм уу? A professional identity? Мэргэжлийн одоо мэргэжилтэй холбоотой identity байх юм уу? Financial identity? Эсвэл санхүүгээр чинь тодорхойсон identity байх A юм уу? social identity? Эсвэл нийгмийн тэр одоо identity байх юм уу? Or will our identity be that of a child of God who rests in His love, protection, and provision? Эсвэл Бурхны хүүхэд гэдэг те Бурхан дотор амардаг, түүний хайран дотор, түүний хамгаалтан дотор, түүний одоо хангалтан дотор байдаг тэр identity дотор байх юм уу?
A child whose definition of success is following joyfully and pleasing her Father in heaven. Тэгээд энэ амжилт гэдэг зүйл нь болохоор тий би ингээ бурхны хөөхөд бурхныг дагснаар Тэнгэрлэг аавыгаа дагснаар би баяр хөөртэй болоод энэ нь ингээ түүнийг дагснаар би ингээ амжилттай хүн гэдэг одоо тэр тодорхойлт identity байх юм уу? So I want to conclude with 4 invitations for you. За би ингээ 4 зүйлээр ингээ одоо дүгнэлт хийхийг хүслээ. So number 1. За нэгдүгээр зүйл нь юу вэ гэхээр sit with God and ask Him to show you who He says you are. Бурхантай хамт суугаад түүнээс асуугаарай. Юу гэж асуух вэ гэхээр тэр чамайг хэн гэж дуудсан юм бэ? Хэн гэж харуулсан юм бэ? Get to know the God to whom you belong. Тэгээ Seek to know the God to whom you belong. За хинт хараалагддаг вэ гэдэг Бурханыг хайгаарай, мэдэрэй. The more you understand God, the more you understand you. Тэгээ Бурханыг илүү ойлгосноор чи өөрийгөө улам илүү ойлгох болно. Dig into your Bible not just for information. За Библийг судлахдаа тий зөвхөн ингэж мэдээлэл авахын тулд биш. Dig into your Bible to better understand who you are. Харин Библийг судлахдаа яах вэ гэхээр чи өөрөө өөрийгөө ойлгохын тулд. Number 2. За хоёр дахь зүйл нь болохоор sit with God and ask Him to reveal how you define success. Тэгээ Бурхантай суугаад түүнээс асуугаарай. Амжилт гэдгийг яаж тодорхойлох юм бэ гэдгийг. Ask God to give you clear pictures of the things you hold very dear in your heart. Бурханаас асуу те. Би ингээд зүрхсэтгэлдээ ямар зүйлийг илүү ингээд нандинаад байгаа юм бэ гэдгийг асуугаарай. Ask Him to give you the evidence of the dreams that you dream for yourself and your children and your family. Тэ Бурханаас асуугаарай те. Та this you means me or God the people right? Yeah, the us. Тэгээ та нар ингээд яах вэ гэхлээрээ өөрөө өөртөө одоо зорж байгаа тэр мөрөөдөл чи юу юм бэ? Хүүхдүүдтэй зорж байгаа тэр одоо гэрэлтээр одоо харж байгаа тэр зүйл чи юу юм бэ? Мөрөөдөл чи юу юм бэ гэдгийг Бурханаас асуугаарай. Whatever God's going to reveal to you, I want you to remember that the Holy Spirit reveals not to shame you, but to call you to repentance and renewal. Тэгээд та нарын үүнийг санаарай те. Бурханы харуулж байгаа зүйл чинь та нарыг ингээд ичгүүр дундахын тулд биш. Харин Бурхан жигнэсээ үнэн чин зүрхсэлээр гимшээд түн рүү эргээсэй гэсэндээ ингээд чамд харуулдаг аа. So if God shows you something that doesn't line up with Him, Ингээ асуусан чинь те Бурхан чамд ингээд чиний хүсээгүй зүйлийг харуулж болно. take a deep breath Тэгээ гүн амьсгаа аваад and remember the words of 1 John chapter 1 verse 9. за тэгээд энэ нэшлийг бодоосаа гэж чинь 1-р Иохан 1:9-ийг If you confess your sin, He is faithful and just to forgive you of your sin and cleanse you from all unrighteousness. хэрвээ чи үнэн сэтгэлээсээ өөрийн гэм нүглээ улаагаад өшөөл хүсэх юм бол тэр чиний бүхий л тэр буруу байдлаас чинь цэвэрлэх болно, өшөөх болно гэсэн. Number 3. За 3 нь sit with God and ask Him to show you the areas in which you hold tight control. Тэгэд Бурхантай суугаад түүнээс асуугаарай. Чи юун дээр өөрийгөө маш одоо нөө юун дээр чи ингэж контролыг атгах гэдэг юм бэ? The areas of fear and anxiety. Эсвэл тэр одоо айдас сэтгэл түгшил дээрээ контролыг атгах гэдэг юм уу? Listen to your body. Өөрийнхөө ингэ биеийг сонсоод When you can feel your muscles really tense, тэгэд булчинчин гэдэг ингэ чангараад те ирж or байгаа. your heart racing, Эсвэл зүрхчин гэдэг ингэ дэлсээд ирж байгаа. or your stomach spinning with nerves, Эсвэл ингэ гидчин гэдэг нэг or you're losing нэрвтэй. sleep. Тэгээ эсвэл ингэ нойрчин алдагдаад гэдэг юм уу? Those are clues. Эдгээр нь болохоор ингэ нөгөө юу юу хөө одоо ингэ нөгөө харж болох одоо нөгөө юу сэжүүр ягаа.
Pay attention to the thoughts that you were stuck in when your body started to do those things. Тэгээ энэ зүйлүүдийг ингээд би чинь хийгээд ирэхэд одоо оюун санаа чинь бодол чинь ямар байна вэ гэдгийг бас анзаараарай. Capture those thoughts and bring them unto submission to Christ. Тэр бүхий л бодлуудыг бариад Бурхны өмнө авчраарай. A journal is a really good way to do that. Тэгээ тэмдэглэл гэдэг зүйл энэнийг хийх ингээ маш гоё арга зам байдаг. So whenever you start to feel really stressed and anxious, start writing. What were you thinking or worried about when you started to get so nervous? За тэгээд ингээд стресстэй сэтгэлчин төгшөө санаа зовоод ирж байгаа тэр үедээ зөвхөн тэр бүх юм ингээ бичээд ирээрээ. Бичээрээ тэмдэглэл хөтлөөрэй. If you want a sample of that kind of journaling, look at Psalm 13. За тэгээд тэрний ингээ жишээг харъя гэх юм бол дуулал 30-ыг хараарай. Okay, lastly, За хамгийн сүүлд нь learn to do prayer walking. за залбирлын алхаа хийж сураарай. But it doesn't have to be walking. It could be driving or За riding энэ нь зөвхөн алхах байх чадaltaй. if you take the subway or the bus. Тэгээ метронд явахтаа байж болно, машина барихтаа байж болно. So the way you do that За is you set markers on your route to school or to work or on the way back. За тэгээд сургууль ажил руугаа явахдаа using markers in your маркер одоо нөгөө нэг юу рутин ингээ гаргаад гэсэн юм. So for example, За жишээлбэл одоо ярьж өгье. a building, За барилгаар одоо маркер болох нь одоо тэрийг тэмдэглэх юм a шүү дээ. store you're gonna pass on the way to school. За тэгээд эсвэл ингээд одоо тэр барилгыг сургууль явахдаа тэрийг барилга одоо нэг тийм Or a хөрхөд. street you have to cross, За годтэй нөө годамжаар ингээд Or- гарахтаа. a tree you have to walk by to get to the bus stop. А за ингээд автобусны буудлын явахдаа нэг мод өнгөрдөг гэдэг ч юм уу тий. Тэр айгуур ингээд маркер болгоод тий So- тэмдэглэл сануул одоо нөгөө тий. So pick Тэмдэглэл- those тэмдэг- markers on your route and assign a person or a thing that you're going to be praying about. А тэгэнгүүтээ тэр тэмдэгнүүдийг хараад яах вэ гэхлээрэ одоо за мод харлаа ч юм ямар нэгэн юм харахлаарэ тэр тэмдэгээр дамжуулаад энэ хүний талаар залбирах хэрэгтэй гэдэг ч юм уу тий. So that building is my classes at the university, За энэ барилга бол миний их сургуулийн одоо нөгөө and хичээл. that tree is about money, За энэ модыг харахаараа би мөнгөний талаар and залбирна. that street I'm crossing is my husband I'm praying for, За би энэ годмыг өнгөрөхөөрөө нөхрийнхээ талаар залбирна. and the store is praying about my children. За дэлгүүр өнгөрөхөөрөө би одоо хүүхдүүдийн талаар залбирна гэдэг ч юм ингээд тэмдэг олгоод байна шүү дээ. Every time you pass by, Тэгмүүдээ ингээ өнгөрөх болгондоо яах вэ in гэхээр your mind and your heart, you pray for whatever that thing was. тэгээ оюун санаа зүрхэндээ юу хийглээ гэхээр тэр зүйлийг өнгөрөх болгондоо тэр одоо тэмдгээр тавьсан зүйлээ тэр төрөнийхээ талаар залбирх нь. And you're training your spirit to repeatedly bring all your worries to God. Тэгээ энэ нь яаж байгаа гэхээр биднийг өөрсдийн бүх тэр санаа зовнилоо Бурхны өмнө авчрах гэдгийг одоо тасгалжуулж байгаамаа. So if you have a huge chemistry test За coming up, жишээлбэл ингээ бодоод үзтээ амар том химийн шалгалт өгөхөр I think chemistry is cool, but it's scary. Химийн шалгалт ингээ уул нь амар гоё сонирхолтой гэдэг жоохон амар байдаг те. So every time you pass by that bus stop, you're praying for your chemistry professor, for your class, for the material. You're praying repeatedly. За тэгээд нэг автобусны буудлын өнгөрөхөөр тэр автобусны буудлаа одоо товолчоо тий. Тэр автобусны буудлаа өнгөрөхөөр химийн багшийн талаараа за химийн хичээлийн талаар шалгалтын талаар химийн талаар залбирх нь шүү дээ. Pick a building for your pastor. So you're praying for him every day. За тэгээд одоо пастортай зориулсан нэг одоо барилга тодорхойлдог шүү дээ. Тэр барилгаа өнгөрөө пасторын талаар залбирдаг. And that creates a lifestyle of constantly praying and bringing your worries to God more than one time a day. Тэгээ энэ нь ямар зуршлыг бүтээдэг вэ гэхээр тий тасралтгүй залбирах, тууштайгаар залбирах, санаа зовнолуудаа түүнд өгөх гэдэг Or in your зуршлыг house, бүтээдэг. put the refrigerator, Эсвэл гэр дотороо ч гэсэн тийм байж болно your шүү дээ. husband, and Yeah, the хурагчин дээр. front door to Ah. be whatever. But assign things
and train yourself to constantly bring your worries to God. Тэгээ энэ нь жишээлбэл гэр дотор одоо эд зүйлдээ одоо үүрэг даалгаврах. За энэ хөрөгч бол миний хөрөгч харахаараа нөхрийн төлөө залбирна. Эсвэл урд хаалгаарахаараа би ийм юмнахаа зүйлээ залбирна гэх юм уу. Тэгээ ийм одоо юу өгөөд энэ яадаг вэ гэхээр бидний ингээд санаа зовнилыг үүрэг ингээд байнгын бурханд авчрахын дасгал болж идэг. So do you see that just like the people of centuries ago, За та нар ингээд энэс юуг харж ийн үү гэнэ олон зуун жилийн өмнөх хүмүүс we have the same struggle. яг адилхан зовлон бэрхшээлтэй. Are we gonna be our identity as God's people? Тэгээ бид нар өөрсдөө ингээд бурхнаар тодорхойлогдсон дээр identityтэй хүмүүс байх юм уу? Or is our identity going to be us? Эсвэл өөрөөсөө бид нар өөрсдийнхээ identityтэй мөн чанар нь болоод явах юм уу? I really hope and pray that you're gonna choose to build your identity and your security. Тэгэд би та нарыг яагаасаа гэж хүсэж байна вэ гэхээр ингээд өөрийнхөө тэр identity, өөрийнхөө тэр аюулгүй байдлыг In being a child of God. Тэгээ бурхны хүүхэд гэдэг тэр одоо юун дотор ингээд байгуулаасаа гэж хүсэж байна. The sheep aren't worried about food or safety because they know they have a really good shepherd. Тэгээ хонд яадаг вэ гэхээр өөрсдийнхөө аюулгүй байдал юу идэх вэ гэдэгтээ санаа зовдгүй. Яагаад гэвэл тэгээ сайн унжин байгаа учраас. Let's not forget our purpose. Тэгээ бид нар өөрсдийнхөө зорилгыг мартахгүй байгаасаа гэж хүсэж байна. Thank you so маш их much баярлалаа. for your attention. Анхаарлаасан үнхээр I hope талархаж that байна. this was a little bit of a blessing to you. Тэгээ энэ одоо ярьсан зүйл маань та нарт ингээ багч болов ерөөл болоосаа болсон байгаасаа гэж хүсэж байна. Thank you.